Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командогчийн санаачилсан эх оронч Монгол үндэсний хөдөлгөөн. Эх орон гэдэг нь бидний оршихуйн үндэс. Өвөг дээдсээс өвлсөн нэр төрөө ирээдүйн хойчдоо өвлүүлэн үлдээх үнэт өв. Монгол улсын мэргэжлийн боловсролын өвгөн их сургуулийн нэг Сүхбаатарын ба Байлдааны болон Улирын говьяаны Улаантүгийн хотод Жанжин Сүхбаатарын нэрмжид үндэсний бодлого хамгаалахын их сургууль нь Монгол улсын бааtruуд, төр, нийгэм, цэргийн зүтгэлтнүүд, эрдэм тэмэргэд, урлаг соёлын алдартнууд, энхийг сахиулагч цэнгэр дуулуутнуудыг игнэнээс нь төрүүлж 70,000 гаруй цэргийн мэргэжилтэй эх орон чирэгдийг сурган мэдгэж ирсэн 104 жилийн баялаг түүхтэй оюуны дундэршгүй ундраг байлаа. Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командогчийн санаачилсан эх оронч Монгол үндэсний хөдөлгөөн, эрүүл Монгол хүн, өвөг залуучуудад эх орон зүйлсийг төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр, оюутан зэрэг, онцгой амралт, төлөв, Монгол улс Орос улбаны улсын төрийн дэргэвнэрийн хамтран шийдвэрлсэн халах голын байлааны талбар дахь хамтарсан хайгуулын экспедиц зэрэг томоохон ажлуудыг үе шаттайгаар амжилттай зохион байгуулж ирлээ. Эх оронч Монгол үндэсний хөдөлгөөн. Монгол улсын ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөр болон чөлөөлөх таны ялалтын төвөгт 80 жилийн өн хүрээнд өвөг залуусын бие барилыг хөгжүүлэх, цэрэг эх орон чөлөөийг төлөвшүүлэх зорилгоор ерөнхий улс хурлын ах бангийн сурагчдын дунд хурд хүчний сорил, марш, олос өндөр сургалт, энхийг сахиулах ажиллагаа, байгальд амьд гарах арга ухаан, ронгрофт, саадын зурвал зэрэг 6 төрлийн онцгой нөхцөл байдлыг даван туулах чадвар олгох сургалтыг багтаан зохион байгууллаа. Онцгой амралт телевизийн радио шоу, бодлого хамгаалах яам, зэвсэг түвшний жанжин штаб, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран улс сургуулийн шонхор хүүхдийн тусланд амжилттай явуулж, сургуулийн төлөвлөгөөг олон нийтэд хүргэсэн нь хамгийн их хандлагатай телевизийн контент болсон юм. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан оюутан зэрэг сургалтыг шараад дахь 90 сургуулийн төвдөө 9 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд ихтэй сургуулийн оюутнуудыг суралц хугацаанд нь эрчимсэн цэргийн сургалтанд хамруулж 6,000 гаруй цэргийн бэлтгэл өргөтнийг бэлтгэлээ. Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командогчийн нэрмжид төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын аврах шалгаруулах зэрэгжилтийн спортын марш тусгай бэлтгэл зохицбор тэмцээнд үндэсний бодлого хамгаалахын их сургуулийн баг тамирчид амжилттай оролцож 2022 онд мөнгөн медаль, 2024 онд тэргүүн болон дэдвээр эзэлсэн бахархалт амжилтыг үзүүлсэн юм. Монгол улсын тусгаар тогтнол, өргөн эрхт байдлыг баттгах, ирээдүйн эх орончдыг бэлтгэх, мөн эх орноороо болон Монгол хүн бос төрсөөрөө бахархах сэтгэлийг төлөвшүүлэх зорилготой зэрэгжилтийн спортын дөл тэмцээнийг нийслэлийн цэргийн штабтай хамтран улсын хэмжээнд ерөнхий улс хурлын ах бангийн сурагчдын дунд жил бүр амжилттай зохион байгуулж байна. Чөлөөлөх таны ялалтын 80 жилийг хамтран тэмдэглэл өнгөрүүлэх ажлын хүрээнд халах голын байлааны талбарт хамтарсан хайгуулын экспедицэд баг сонсогчдын төлөөлөл нийт 100 гаруй бүрэлдэхүүнийг оролцуулсан нь Монгол, Орос хоёр улсын төвхөн холбоо хамтын ажиллагааг бэхжүүлэх түүхэн ач холбогдлын үйл ажиллагаа боллоо. Арга хэмжээнд оролцсон бүрэлдэхүүн халах гол барилах, ялалтын музей болон түүх соёлын дурсгал газруудыг танилцуулж, Монгол зөвлөлтийн эх оронч баатарлаг дайчдын түүхэн гавьяаг сурталчлан таниулах ажлыг хамтран зохион байгууллаа. Монгол төрийн тусгай ард огтнол, бүрэн эрхт байдал батчин бэхжиж, Монгол хүн бүр эх орноо үнэт зүйлсээ хайрлах чин сэтгэл мөнхөд оршиг.